Хүүхэд багчуудыг их хэлээрээ уншиж, бичиж, найруулах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Төв аймагт Хүрэл тулга 2026 наадмыг хүүхдийн байгууллагаас зохион байгууллаа. Энэ жил 360 гаруй хүүхэд шүлгээ бичиж эхний шатны шалгаруулалтанд оролцсон нь өндөр тоо олжээ. За хүүхэд шүлэг бичснээр сэтгэл зүйн мэдрэмжээ үгээр илэрхийлж, бусдад өөрийгөө ойлгуулж, ном унших нь нэмэгддэг гэд олон давуу талтай байдаг байна. Эхний шатныхаа шүлгэнд болохоор сод илэг төвөн гэдэг шүлгийг зохиосон байгаа. Энэ нь болохоор нацад доош найруулагчийн дурсгал зориулж, дурсах, санах зорилгоор тэгээд уран зохиолыг дэлгэрүүлэх зорилгоор зохиосон. Тэгээд би өөрөө ерөн шүлэг бичдэг. Тэгээд нөгөө гутарсан үедээ эсвэл баярлсан үедээ, гунигласан үедээ бүх үедээ зохиодог. Тэр үе болгоныхаа мэдрэмжийг дэвтэр дээрээ буулгадаг байгаа. Хэмрэн бадарсан Монгол түмэн. Шүлэг бичдэг хүүхдүүд сэтгэл зүйн өндөр чадвартай байдаг. Тэд дотоод сэтгэл хөдлөлөө үгийн гайхамшигар урлан цаасан дээр буулгадагаараа онцлогтой. Жилээс жилд шүлэг бичих хүүхдүүдийн тоо болон оролцогчдын тоо өсөж байгааг зохион байгуулагчид хэллээ. Их хэлээрээ зөв тод уншиж, бичиж, найруулж сурах нь амжилтанд хүрэхийн гол их үндэс болно гэдгийг мөн тодтогсон юм а. Эх орны талаар шүлэг тэрлэж оролцсон Лүн сумын ерхий боловсролын сургуулийн 11-р ангийн сурагч Үржин Лам тэргүүлсэн бол нийгмийн дүрслэлийг шүлэглэлтэд болгосон Аргалан сумын ерхий боловсролын 12-р ангийн сурагч Баттүр таалжээ. Энэ жил насны ангилал шалгарсан 3 хүүхэд маань Төв аймгийн төлөөлөөд улсад очиж оролцохоор бас оролцох байгаа. За тэгээд энэ жилийн тэмцээний маань болохоор яруу найрагч хүм, за хүүхдийн зохиолч, Монгол уран зохиолын багш нар бас шүүж явуулж байгаараа бас онцлог байна. 2 жилд нэг удаа болдог Хүрэл тулгын яруу найргийн наадмыг сүүлийн жилүүдэд шүүгчээр ирж байгаа. Тэгээ би өөрөө ч гэсэн энэ хүүхэд байхдаа Хүрэл тулгын яруу найргийн наадамд 4-р ангиас 10-р анги хүртэл оролцож аймагта хэд хэд удаа төрүүлж улсад оролцож ялаа. Тэгээд орон нутгийн улсын хэмжээний энэ хүүхдийн яруу найргийн наадам өсвөр насныхныг ирээдүйн авиасыг нь хөгжүүлэх, жинхэнэ авиасныг төрүүлэх тийм үр дүнтэй сайхан наадам. Өнөөдөр оролцож байгаа хүүхдүүд ч гэсэн үнэхээр ингээд бахархмаар, жинхэнэ шүүрмээр, шүр сууд шиг гайхалтай авиастай хүүхдүүд оролцож байгаад сэтгэл өндөр, сэтгэлийн нар гийж байна. Харин дунд насны ангилалд ээж, аав, элгэн садныхаа талаар бичсэн 100 мод сумын ерхий боловсролын сургуулийн 8-р ангийн сурагч Оюун Зул тэргүүлж, Бүрэн сумын ерхий боловсролын сургуулийн 8-р ангийн сурагч ин хүслэн удаалсан байна. Насны ангилалд шалгарсан эхний 6 сурагч аймгаа төлөөлөн улсад оролцох эрхээ авсан байна.